Yeah. Баянгар аймгийн Жинст богд сумд байрладаг оюун намын орлоо явсан тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна. Яг 14 км газар алхахаар явж ин да. Энэ хүн одоо хэр хол явчих вэ? Ийм гоё газраар явж байна да. Тэгвэл шилжмээр байна. Одоо энэ зам нь дээшээ авираад энэгээр ингэж яваа. Энэ замаар ингэж яваа. Тэгээ цааш нь яваа. Ямар байна вэ? Шуба. Яа ингэж горхоо хоёроос ингэж чулуугаар давнаал эндэгүүр гарч удаж байна. Эсвэл эндэгүүр гарч. Энд ингээ зам чулуугаар зам зассан юм байна л да. Янзын гоё газар юм байна. За замын дээш нь одоо дахиад мацсан. Одоо манай даваа мацаж үзүүлнэ. Чиний зөвлөгөө өгж олон тэмдэг. За ийшээ явахын тулд гутал маш сайн байх хэрэгтэй байна. Тиймэрхүү нөгөө налчгал бүүснүүдтэй бодлоо шүү даавн бүүснүүд. Үгүй. За уулын гутал бол зүгээр. Хатуу алтагдгүй болтой. Цагааны хамгаалалттай. За тэгээ ер нь бол 95-аас за ер нь 90-с дээш кг туу зүглээд дэмээ хийж яаш. Би өөрөө 85 байгаа ш. Энэ олон жил аяллаар ийш тийш явсан хүний зөвлөгөөг та сонс. Худлаа л юм хэлэхгүй. Жоох мөөхөд өдрөө зүгээр өстө уучлаарай юм биш үү те. Ишээ авч явна гэж. Шуба. Яа, за нөгөө голд маань гоё юм. Мангар хатан дэг үү. Хаана гიშгэж байгаа харахгүй л за тэгэл чулуун хөдлөв тэгэл унахаар л. За зөвлөгөө 2. Тийшээ явах бол дэлгүүрээс ийм унгаа авч мөрөг ямар шаардлагагүй байна. Хичээний нэмэр юм байна. Тэний он дэлгүүр юм зэнгэг гол уусч байгаа учраас эндээсээ ингээ уугаа явах байна. Одоо энэ ачаал болж байна. Одоо миний би одоо бүр 4 ундаатай явж байгаа шүү дээ. Анх явж байгаа бол мэдхгүй юм л да. Одоо энэ зам бол өстэй эвгүй. Зам бол одоо ингээл хайрган дундор. Одоо энэ хад руу ингэж авираад. Хад руу авираад. Тэгээд тийш ингээл явна да. За тэр цастай хэсэг бол одоо нөгөө богд ороо.
Миний доор 2 нуурман байгаа болоо. За одоо ой модон дундуур явж байна. Уулын горхил их баг та. Амбага ийм их бас туугаад. Одоо замынхаа өөр хэдэн хувьд орсон бол 50% нь орсон л бах та. Үнэхээр 14 км газар алхдаг хаачгүй байгаа шүү дээ. Ямсаа хөө. Тэгээ 7 юу? Ямар юу юм одоо? Болсон. Hả? Cheers. Oh, dame la china. Very good. Rimbo ice. Энэ ихтэй зөв зам юм болов. Элэг явж байгаа. Явах боломжтой. Газраар л явж лээ. Юу вэ? Ямар вэ? Бүр огтой. Алсхан газрын чулууг хөндөөгийн учраар амгалан олон тиймээ мэндийг авчраа юу
Нулимс. Биш. Хөлс нүдрөө ороод хаана орсгоцооч. Та нар иймэрхүү үед айгу даваа тол болдгоо. Та нар Юу өөрөө сонсчаад байна. юм сонсчаал юмны даавар орчихлоо. Хамаг тоос сонсож айдаг. Юу мөр өсөж өсрээд байгаа юм бэ надад. Би одоо өсөрдөг л ахта. Авсаархан байхгүй шүп гэж алга. Тэгэхээр тоос сонсож айдаг. Хүнийг нэр моох дарлаж. Горхон ингээд хадныхаа доогуур ингээд шургаад ингээд алга болчих. Одоо нөгөө горх маань энэ доогуур урсаж штэ. Чимээгийн сонсгоос. Одоо ингээд байх. Өсөж байгаа мэдрэмж шиг л төрөхгүй байгаа юм. Энэ саяны энд хамбаг толохоор гүс. Би толчж байгаа. Одоо нөгөө горх маань гой урсаж шүү дээ. Горх гэх юм уу? Хамбаг иймэрхүү газар бол тонгоодгүй. Уус энэгээр дүүрсэн байгаа. Энэгээр ингээд ус дүүрээд энэ нэг навчнуудаа ингээд бүгдөө ингээд энийг аваалаа хийчихсэн. Үертэй устаа үед бол амар болох юм юм. Гүн дууч юм. За энд нэг юм уулын цанган байна да. Энэ тэндээс юм савлаж татчих. Тулгаад яах вэ? Яй! Тэг дулгай хүрсэн чижээр халгаа малгах гэж бодсооч. Яас юм бэ? Энэ ус мос ингэж дүүрээд бишээ ингэ хайлаад аваад энд зогсох юм бол 2 минут. Таасан би ороод зогсох юм бол. Би энэ замаар чингийн илүүдэлтэй хүн болов өндөр настай үл гар муутай хүүхэд зарим эмэгтэйчүүд явахд үнэхээр хэцүү юм байна. Аянгар аймгийн Жинс цум 28-ны орлого өсөж байгаа. Хавцлын уулын хавцлаар холоор өсөж байна. Одоо ингээд ер нь бол
Баянгор аймгийн урд сум болохоор ховийн сум. Тэгээд ховийн сумд тэгээд нэг юм модон дондор явж байна да. Ийшээ ингээд энэ их богд таарах энэ Дөвдөн богдын том уулынхаа цаашаа шууд Өмнөгов аймаг залгадаг юм шиг шүү дээ. Гой тэгээ урталт нь гой гурван сайхан гээд бас том хайрхан бий. Тэр нь бас олон салаа амтай. Тэрнийх нь 2 ам. Ёсын ам. Мохор шивэртийн ам гээд 2 ам руу орж үзье. Зарим хэсгээр тий 2 амтай жоохон төстэй. Цаан ч өгшөө. Хилээ юу шүү дээ. Модноос гараад. Ингээ орхиноосаа салаад нөгөө их модон дондаас гараад. Авах юм шиг шүү дээ. Юу. Энд хамгийн сонирхолтой энэ модыг ингээд 2 хэсэг хуваагаар хөрөдсөн баг юм. Ямарсан. Энд одоо хөрөө үүрч ирээд энэ модыг яагаад ч юм ингэ хөрөөдөх ямар шалтгаан байсан бэл тоо. Тэгвэл жимээж алдлаа. Нотны жимэл явах шиг сатаа мэдгүй. Хоёлаа буруу явцсан байна да. Тэрнгүү ингэж дээшээ гарах юм байна л да. Яг энэ зургийг авчих. За энд нэг юм гоё юм байна да. Янз юм аа. Тэр хэрэг бостоош явж байгаа. Аим. Энэ дэс байна да. гоё. Яа. Нийшээ явах юм бол ийм хөргөө үзэн. Энэ секундын хэрэг бостоош явж байгаа. Энэ дэс байна да. Ээж шиг сахар хэмжээ багсаж байна. Сахар нөхтэй. За одоо тэрээр дэш гарна шүү дээ. Одоо энд нөхөн бууж ирж байна. Энэ хоёр. Одоо бид тэр хамгийн өксөрөөс тэр ирсэн. Энэ слава дэш хийх юм. За. Самбай одоо салаас нь жоох хитэрэл явчихна. За энэ самбай хартаа. Амар хөцөн. Одоо тийшээ тавна. Самбалстай яггүй байна. За энэ хөндөгөр л гарч ирсэн шүү дээ.
Тэр модон дундор зөвхөн хамгийн хэвгүй цаг нэмтлээ та. Сүртмөр өндөр болоо. Ямар нэг шүү. Үхгүй гэж. Гаршоо. Эргээ доош нь харахаар толгой эргээд суугаар л унах гээд байгаа юм санагдаад байна шүү дээ. За ямар байна өгшөө. Дахиад нэг хүмүүс зөвлөмж хэлэх юм уу? Зөвлөмж. Түш алдуу битүү үрээрээ. Зөвөндөө том пив, том аппарат. Амар том power bank гэдэг. Тэг power bank юм яах цаа тий. Гэтэ ягаа олцны тэнийг тосвол. Тэр пивлстэй илүү байгаа юм даа чи. Одоо юу гэдгийг гарлаа. Гарыг хотоод руу хийчих. За одоо ингээл энэний цаанал хоёр норм байгаа гэсэнтэй. Зэрлэг байна. Зя. Дахиад бас тийш явах юм байна. Өглөө 11 өнгөрөөд хоёлын ирлээ. Тэгээ 11 10 30 болж байгаа гэсэн. Одоо 3 болчихсон. Ja. Wow. Өнгөмөнгөний ямар аа. Нөгөөдгийг хараас нарт юм. Тэгээд нөгөөдгөд энэ цаана гардаг шүү. Тэгээд тэр оройр гардаг. Тий. За тэнд мөнх цастаа хоол байна да. Ийшээ гард юм бэ. Тэн дээр гард. Ястал дрон л авах юм. Тийшээ гарч хоёулаа харъя. Жоо амарч байгаа явъя. Нөгөө ондрогтой байсан. Ууттай тийм. Таад тийчээс та хойноос ч хойгоод. Таад юм авцсан байл шүү дээ. Юм чи өгөхгүй хүрээд ирлээ. Чи намайг л фи авсан гахацсан харч хүмүүс фи авсан байл. Ямар тэнэг нь фи авдаг байна гэдэг. Энэ харч энэ 3 тэнэг юм байл. Яа. Ямар гоё юм. Сургийн газраас бараан тодордоо Сураг хайрхан уула зүдэллээ Ургах нарыг өгтөн мэрэлздэг
Усны тунгалаг тамиран зүдэрлээ Алсаас дуудах хайртай нутаг мэн Авэжи миний унган нутаг мэн Ха ходос сэтгэл дуяатай Халахын сайхан хангай нутаг мэн Тэнгэр талбич намайга харуулсан Тэрх бүгийн хөхнөөрэ зүдэрлээ За. Өсгөөсөө буух нь хэцүү байдаг гэдэг шиг. Та бууж байна да. Нөгөө тохиромжтой тохиромжгүй гутлыг чи ялгаа одоо энэ дээр л юм мэдэгдэн. Суул шороо. Одоо 5 цаг болж байгаа учраас нар нэлээд буулаа. 2 цаг 30 минут. Ахта их зэрэг нуула. Гойны булчин өвдөгний булчин хоёр өвдөгний үе хоёр л мэдэх юм да. Тэнийг зайгаа явуучих болох юм. Оо ийм замтай юм биш те. Тэр юм. Тэр аав хоёроос болж те. Яа ингээд залруулах хэлье. Түрүү маш их хэцүү замтай настай хүн, эмэгтэй хүн, хөөхд явах боломжгүй ухааны юм ярьсан чинь хоёр өөр зам байна. Энэ дээгүүрээ ингээд засцсан юм жим гарцсан юм замтай байна. Морж явах боломжтой. Харин бит хоёрын доогуур энэ голыг дагаа явна. Чулуу хайргаа явчих. Тэгээ сайхан аялаарай. Оо энэ дияга тунд юм. Оо энэ ханиа манаас чи дээрс чулуу нураа гацсан. Аллаа. Наана тийм гоё явдаг чинь тэндээ л юм байгаа үст. Тэнд яаж явж байгаагүй? Тэнд яаж явж байгаагүй? Заах тэр маа тань. За энэ нэрэд цагаан зассан замаар явъя гэвэл тэр шар тэмдгийн хажуугаар гараад ингэж өгсөд явбал зам байгаа юм байна. Тэр голоо дагаад явах юм бол үнэхээр хэцүү зам. Идэхнээ за ингээд машинаас буулгаад энэ ходог руу ойрцсон чинь бүх одоо хэвтчихсэн адуунууд босоод хотгийн хавааны ишээ очрлоод зогсвоо. Өөрхий цангацсан байна. Хацраган дээрлэж байна. За ингээд манай оюун номнороор
нуурыг үзэж сонирхсан аялал маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн манай суугийг дагаарай.